Google биш өөртөө идэг. AI-д биш логикдоо идэг. Википедиагаас илүү чухал нэг зүйл бий. Тэр бол яагаад гэж асуух чадвар. Харсан бүхнээ асуултаар сольж, мэдсэн бүхнээ задлан шинжилдэг хүмүүсийг мэдлэгт дурлагсад гэдэг. Тархиа асаа. Энэ бол нууцлаг зүйл биш. Харин бидний одоогоор бүрэн тайлбарлаж амжаагүй үнэн. Гэмгүн оротон болоод үлдчих юм уу? Эргээд харахад бид нар анчны үг хэллэггүй. Оюутны машин жишээлбэл чөдөр ороо гэж. Зээ төсөө ингэж үргэлжлүүлээ явж байгаа юм шиг тийм оюутал ахгүй юу? Тухай хэлнээс нь орчуулахгүйгээр шууд болгож байгаа. Ажил мэргэжлийн хэл гэж юу вэ? Ажил мэргэжлийн хэл хэн юунд хэрэгтэй вэ? Ажил мэргэжлийн хэлийг буруу хэрэглэснээр гарах үр дагаврууд бий юу? Тухайн ард түмэн мэдлэгийг үр хождоо өвлүүлж ирэхдээ аман уламжлалаар тэр хэл яриагаар хөдөлмөрлөх явцад нь одоо хөргөж ирсэн. Энийг бол манай зүүр цэцэн өөг ардын аман зохиолоос бол та бүхэн мэдж байгаа. Эргээд харахад бид нар анчны үг хэллэггүй, анчт цаатны үг хэлэхгүй цаатан. Одоо даргангийн дархчуудын дархан үлдээд идэг. Тэр альва нэгэн сайхан мөнгө аягуул энийг яаж хийсэн тухай бол өгүүлэхгүй. Тэрний хэл яриаг бол зайлшгүй үлдээж авч үлдэх зайлшгүй шаардлагатай. Орчин үетэйгээ хөл нийлэн алхахад бол энэ ажлын хэлийг бол хамгийн их чухал. Цаашлуул энэ техник технологийн дэвшилт бол кодын асуудал. Одоо Монгол бичгийн өвчсөн юуны код гэж яригдж байна. За аливаа нэгэн биеийн хэлэмж буюу биеийн дохио тэр body language гэж ярьдаг. Энэ нь ч гэсэн зүй зохистой аваар ослолгүй ажиллахад хэрэгтэй. Ингээд хэрэглээний талаасаач судалгааны хүрээгээсээ ч гэсэн ажил мэргэжлийн хэл гэдэг юм орчин үед бол их чухал болжээ. Бид өмнө бол нэр томьёо гэдэг ингээд дангандаж үзээд толинд тэр нь заримдаа нэр томьёо чинь цаасанд үлдээл толиндоо хадгалагдаад амьдрал дээр өөрөөр хэрэглээл ингээд явж идэх тохиол байна. Хуульд нэр томьёо гэдэг ойлголт бол маш чухал. Хэрвээ тэр хуулийн нэр томьёо одоо буруу оноосон ч үгүй юм уу тийм байх юм бол маргаан үүснэ. Тэгээд тэрнээс үүдсэн одоо эдийн засгийн хор хохирол эсвэл зүгээр нэг гэмгүн оротон болоод үлдчих юм уу? Тийм тохиолдол байж болно л доо. Тийм учраас ерөөсөө хэл найруулга ерөөсөө цэг таслал хүртэл маш зүг байх. Тэгэхээр ажил мэргэжлийн хэл гэдэг бүх шатанда хөгжүүлэх нь бол манай монголчуудын одоо өнөөдрийн бас илэрхийллийн нэн чухал шаардлага. Өнөөдөр ажлын хэл тодорхой хэмжээнд одоо хөгжих ёстой юу? Уламжлаад тэр уламжлалаа хадгалаад авах ёстой юу? Гадна дотны тэр мэдлэгийн үйлдвэрлэгчдийн тэр мэдлэгтэй зүй зохистой харьцаанд авч явах ёстой юу? Эмч нар одоо аливаа зүйлийг ярихдаа хэлэхдээ өөрийн хэлээр хэлж байгаа. За энэ зүйл маань бас яг зүй зохистой байж чадж байгаа юу? Хуульчдын үг хэлийг бид нар одоо юу гэдгийг ял завших гэдэг үг хэлийг ороод ирлээ. Тэгэхээр энэ одоо эхлээд мэргэжлийн үг мөн үү? Ажил мэргэжлийн хүрээнд байж байгаа боловсруулж шүүлтүүрээр гарсны дараа нэр томьёо болж явах хэрэгтэй. Зарим нь ажлынхаа хүрээнд байж хэрэгтэй. Одоо жишээлбэл тэр хуулийн хэл үг хэллэг ялангуяа хууль дотор нэр томьёо нь салаа утгагүй ганц утга илэрхийлсэн байх ёстой. Орчин үед ялангуяа энэ хуулийг гаднаас дандаа авч байгаа тохиолдол ажиглагдаад байгаа. Тэгэхээр тэрэнд бол хуулийн хэлний тийм орчуулгын модон үг хэллэг, хэл найруулга ажиглагддаг. Боловсруулж байгаа хууль орчуулж байгаа хүн нь шууд өөрөө нэг ингээд орчуулад авцсан байдаг. Гэтэл өөр нэг одоо салбарын хүн ч юм уу өөрөөр орчуулад тэр нь хоорондоо нөгөө авцалдаа байхгүй нэр томьёо одоо тийм үг хэллэгийн одоо зөрүүтэй байдлаас үүдсэн асуудал бол манай одоо орчин үед маш их тулгарч байгаа. Бүх салбарт ганц хууль гэхгүй ер нь салбар болгонд тохиолдож байгаа юм асуудал. Жишээлбэл одоо цэргийн одоо ажил мэргэжлийн хүрээнд бид нар мөрдөс гэдэг үгийг хэрэгжилж байдаг. Энийг бол Чойл Увсан жогч бол нэр томьёо болгосон. Доктор Погон гэдэг үг байсан тийм ээ. Түүний мөрийн дис буюу одоо мөрөн дээр тийм ээ. Мөрийн дис буюу мөрдөс гэж одоо хэрэглээд байна. Ер нь одоо шинжилгээ ухаан хэл шинжилгээний талаас үзэх юм бол нутгийн аялал, нийгмийн аялал гэж хоёр ийм аялгауны хэлний хүүд байдаг. Хүн нийгмийн харилцаанд ороод бага наснаасаа эхлээд за тэгээд нийгмийн орчин, үйлдвэрлэлийн салбарт амаа сам дамжаад одоо тэр дагалдаж ажиллаж явах явцдаа энэ өөрөө хэлээ бий болгож яадаг юм зүйл. Энэ хэлэнд бол сурах хэрэгтэй. Энэ орчин цагт ч бий болсон юм биш. Монголчуудын бүр ардын аман зохиолт хүртэл байгаа. Ардын уламжлалт одоо амьд ярианд байгаа үгсийг одоо нэр томьёо болгож ашиглах тухай манай хуульчны эрдэмтэд ирсэн байдаг. Тухайлх юм бол одоо оюутны машин жишээлбэл чөдөр араа гэж араа байна. За машин зүрх араа. Энэ болохоор гол араа гэсэн үг шүү дээ. За зүрх арааны дэргэдэх арааг нь хацар араа. За тэгээд одоо
орчин цагийн ч гэсэн ярианы хэлэнд одоо туулаараа мэлхий араа гэл тракторын одоо жишээлбэл хөнгө арааг туулаараа мэлхий арааг одоо хүн дарааг одоо мэлхий арааг их хэмжлэн ч юм уу. Энэ яаж юм гэхээр өдөртмийн одоо харилцаанд энгийн хялбар байдлаар урсгалаар өөрөө зохиогдсон байдаг. Энэ хөдөлмөрлөх явцдаа аман зохиолоор дамжуулаад жишээлбэл дархны хүү дархан байлаа гэхэд тэр аавынхаа дархан хийж байгаа уран дарах хийж явах явц тэр үг хэллэгийг сураад авдаг. За энийг монголчууд үлдээхдээ мэдлэгээ үлдээхдээ шүлгэлсэн хэлбэрээр үлдээж байдаг. Түүний аман зохиол гээд уран зохиолч зохиол бүтээл өгнө гэдэг талаас нь судлаад байдаг. Гэтэл энэ бас нэг талдаа мэдлэгийг өвлүүлж байгаа хэлбэр. Энийг үйлдвэрлэл технологийн улсууд инженерүүд сайн харах юм бол энэ дотор халиар мөнгөн хазаартай яг хөө. За тэгвэл тэр хазаар гэдэг үгийн дотор халиартсан хадаа юу буюу одоо тэр металл тэр төмөрлөг эдийн зүйл дээр тодорхой орон гаргаад түүндээ одоо мөнгө ч юм уу тэр зүйлийг тавтаад суулгачихлаа түүнийг халиар. Тэгээ ардын дундаа халиар мөнгө хазаартай яг гэдэг. Төмрийн сайныг давтаж мэднэ, морины сайныг унж мэднэ. Тэгэхээр төмрийн сайн төмөр бол уян тэр чанар нь бол сайн учраас давтах тусам алхаар юм уу лантуугаар зогсон ч гэсэн тасрахгүй байгаа гэвэл төмрийн сайн. Хүлгийн сайныг унж мэднэ. Ингээд энэ зүйлийг уран зохиол гэж харах талаасаа гадна харахаасаа гадна энэ бол мэдлэг юм байна. Мэдлэгээ монголчууд ингэж өвлүүлдэг юм байна гэдгийг ингэж харах хэрэгтэй. Манай монгол хэлэнд энэ хоёр үгтэй утга дүүцгүү зуугал монгол үгэнд маань маш сайхан үг байдаг. Жишээлбэл зигзаг оёдл гэдэг нь болохоор нохоо шүдчлэн оёх, нохоо шүдчлэн шаглах гэсэн ийм үг хэллэг байдаг. Яагаад энэ хоёр энэ зигзаг энэ нохоо шүдчлэх гэсэн нохооны шүдтэй холбоотой энэ хоёр үг бол маш хоёулаа уг нь холбоотой. Яагаад гэвэл одоо зигзаг гэдэг чинь одоо нэг англи хэлний Z төсөв байгаа шүү дээ тийм. Яг тэр мэт ингэж ойдог. Одоо Z төсгийг ингэж үргэлжлүүлээ явж байгаа юм шиг тийм ойдлоо байхгүй юу? Гэтэл монгол хэлэнд монгол одоо сэтгэлгээгээр бол монголчууд энэ бол одоо нохооны шүд бас яг тэр ойдлолтой Z төсдөгтэй адилхан юм хэлбэртэй байдаг шүү дээ тийм. Яг тэргээр ингэж ойсон ийм ойдлыг ингээ монгол ахуй монгол одоо сэтгүүгээрээ холбоотойгоор одоо нохоо шүдчлэн шаглах гэж нэрлсэн байдаг. Орчин үеийн одоо ажил мэргэжлийн үг хэллэгийг бол хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна. Бүх мэргэжлээр. Одоо 3000 гаруй ажил мэргэжлийн үг хэллэг бүртгэгдсэн байна гэж бодъё. Түрүүнд 3000 гаруй ажил мэргэжил болгон өөрийнхөө үг хэллэгийг түр компанид маягаар ажил өрнүүлээд хөгжүүлэх хэрэгтэй. Түүний хиймэл оюунд ч оруулж болдог, захим худалдаа их тэрийг үйлчилдэг. Тэгэхгүй бол эн чинь боловсронгуй болж чадахгүй. Бараг тэр уламжилж ирсэн нүүдэлчдийн тэр хэм маягт хүрч чадахгүй шахам заримдаа байна. Өнөөгийн нөхцөлд мэрэгжлийн хэлийг тэмдэг, тэмдэглэгээний тогтолцоотой нэгт уялдуулах замаар тал бүрээс нь бүрэн дүүрэн цогт судлах шаардлага бий. Зарим судлаачийн үзэж байгаагаар мэрэгжлийн салбарын харилцааны буюу шинжлэх ухааны хэлний мөн чанар нь уран зохиолын хэлийг бодвол багийн хэл ярианы хэлбэрээр илэрдэг байна. Мэрэгжлийн хэллэг гэж мэрэгжлийн салбарын харилцаанд үйлчилж байгаа өвөрмөц үүрэгтэй хэлний нэгж юм. Уг хэлийг шинжлэх ухааны хэл, тусгай хэл, тусгай зориулалтын хэл, мэрэгжлийн хэл гэх зэргээр янз бүрээр оноо нэрлэжээ. Япон хоолн дээр ингээд ярихад одоо Япон хэлнээс суши, сашими, удон гомон, собо гомон гэх мэтчлэн ийм үндэсний онцлог шинжийг хадгалсан одоо эдгээр мэрэгжлийн үгийг үл тухайн хэлнээс нь орчуулахгүйгээр шууд болгож байгаа. Тэгэхээр ялангуяа энэ ажил мэргэжлийн юунд тулгараад ирж байна. Гүчи яриа бол яриа ямар юунд хэрэгтэй юм бэ гэдэг. Би түрүү хэлсэн ажил мэргэжлийн бол мэдлэгийн нэг хэсэг. Одоо инженер гэвэл инженерийн нэг хэсэг явах хэрэгтэй. Инженер гэдэг хүртэл яриатай боллоо. Зурглаач гэвэл зурглаачийн нэг хэсэг явах хэрэгтэй. Хэл учраас энэ нэг хамаагүй гэж явснаас болоод алдаа хүрээд өөрөөр хэлбэл компьютерт орох, дохио өгөх, хиймэл оюунд ороход алдаа гарч магадгүй. Аваар осол. Энэ хаана мэдэгддэг вэ гэхээр эрүүл мэндийн салбар. Хууль, аваар ослын тохиолдол. Энэ дээр илүү их мэдрэгдээд иж магадгүй. Гэтэл бүх шатанд бол мэдэгдэж явах. Нэр том гол нь. Угаасаа мэрэгжлийн өгч бас тухайн ажилтнуудын байдаг. Харин амьдралын өдөртмийн харилцаанд одоо автоэрийн салбарт ч юм уу нэр томьёоч байд гэсэн том мэрэгжлийн өгч байд. Аль аль нь нийлж байж одоо хоёулаа нийлж байж мэрэгжлийн хэлийг бүртгүүлнэ. За үүнийхээ одоо ойлгох тухтууны буруу зуруу тайлбарлах аль эсвэл зарим мэрэгжлийн үг нь итгээд өөр сонин гажууд байдлаар идэрх ч юм уу ийм зүйл бас байгаа. Үүнийг одоо нэр томьёо одоо хольж болохгүй. Мэрэгжлийн үг нь бол одоо тийм нэг элдв сонин аргаар үүсдэг.
Харин нэр томьёо бол яг одоо тойл бичиг гэр журамлаж тогтооно. Түүнийг хийн шинжээжд болон тухайн салбарыг мэрэгчлэнүүд хамтарч одоо гүйцэтгэх юм нэг одоо онцлогтой. Мэрэгжлийн үг бол яг өдөр тутмын харилцаанд л үүсдэг. Хүнд механизмын энэ салбарт мэрэгжлийн хэл ер нь хэр хэрэгтэй шаардлагатай байгаа гэж та бодож байна? Салбар болгонд л одоо мэрэгжлийн хэл өөрөө буй болно шүү дээ тийм үү. Үүнийхээ одоо нэр томьёог сайхан журамлаад, тогтолцоотой боловсруулад мэрэгжлийн үгийг ч гэсэн тойл бичиг болгож гаргаад ингээд авсаргаад ингэж одоо зайлшгүй хэрэгцээ шаардлагатай. Энэ одоо тухайн салбараар дөнгөж мэрэгжиж байгаа хүмүүст бас тусад юм болно. Энэ мэтээр ажил мэргэжлийн салбар болгон өнөөдөр өөрийн хэлнийг хөгжүүлэх тэр ажил мэргэжлийн хэл гэдгийг би тийм байдлаар салбар доторх илэрхийллийг хэлээд байна. За миний гол хэлэх гээд байгаа энэ санаа бол Монголд бол ерөөсөө их хэл түүнийг дагсан нутгийн аялгау, нийгмийн аялгау гэж хоёр зүйлэл байна. Тэгээ энд бол хоёр харьцаа гарч байна. Уламжилт одоо ажил мэргэжлийн хэл, орчин үеийн ажил мэргэжлийн хэл. Уламжлалаасаа бид нар авахтаа тэрийг нэгэд одоо дата сан, өгөгдлийн сан бичвэр үлдээж чадаагүй тэрийг даруй бичвэр болгож үлдээх хэрэгтэй. Өнөөдөр бүх салбар дээр ажил мэргэжлийн хэлбүүдээ бүтээж чадах юм бол одоо эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлдвэрлэлийн үр дүн гарна гэж ингэж